Вот провокационный журнал Charlie Hebdo в свою очередь. Charlie Hebdo-гийн шинэ дугаарт Парисын халдлагын тухай зургийг нийтэллээ. Алан хятагчдын халдлагад өртөж байсан Францын 7 хоног тутмын Charlie Hebdo сонины шинэ дугаард өнгөрсөн баасан гарагт Парист болсон халдлагын зураг нийтлэгдэжээ. Тус сонины тэргүүн нүрэнд гарсан уг зурганд урт нарийнхан Франц талах барьж, Брит буюу дугуй малгай өмссөн 3 сүнсийг дүрслэн Францчууд хэвийн амьдралдаа иргэн орж байна хэмээн гарч гэлжээ. Түүнчлэн тус сонины ерөнхий редактор Жерар Биана Исламын улс бүлэглэлийн найзууд гэсэн гарчигтай нийтлэл шинэ дугаард гарсан юм. Нийтлэлдээ сонины редакц Францын капитализмын эсрэг шинэ намыг шүүмжилсэн байна. Учир нь тус намын төлөөлөгчид Парист болсон халдлагын дараа Францын агаарын хүчнийхэн сэрдэх хэд аврагчдын эсрэг агаараас цохилт өгсөн явдлыг буруутгасан юм. Не было ни одного безопасного района. Лалын улс бүлэг Вашингтоныг занал хийллээ. Даваа гарагт гаргасан шинэ дүрс бичлэгээрээ Лалын улс бүлэг Вашингтоныг занал хийсэн байна. Сэрд агаарын ажиллагаа явуулж байгаа улс орнуудыг Парист болсон халдлага шиг ирээдүй хүлээж байгаа гэсэн байна. Мөн Вашингтоныг давтална гэж мэдгдсэн юм. Дүрс бичлэгт цустай хийж байгаа улс орнууд Франц улс шиг болох цаг ирэх болно. Бид Францын төв Парист халдсан, удахгүй Америк нэгдсэн улсын төв Вашингтонд халдна гэдгээ тангаруулж байна гэсэн байна. Америк нэгдсэн улсын дотоодын аюулгүй байдлын газраас тус дүрс бичлэгийн талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй боловч халдлага үйлдэх гэсэн мэдээлэл ирээгүй байгаа гэдгийг хэлсэн байна. Парист болсон халдлагын дараагаар Франц улс Сир, Ирак дахь Лалын улс бүлгийн эсрэг агаарын ажиллагааг улам эрчимжүүлж эхэлж байгаа ба Нямгарагт Лалын улсын гол байршил Ракат цохилт өгсөн юм а. Мөн дүрс бичлэгт Америкаас гадна Европыг занал хийж бид удахгүй очино, бид тесрэх бөмбөг дуу намсагч буутаага очих болно. Биднийг очих тухайн үед та нар зогсоож үлдэйлнэ. Учир нь бид өмнөхөөс илүү хүчрэг болсон гэсэн байна. Путин Лалын улс бүлгийг санхүүжүүлэхээ зогсоох хэрэгтэй гэж мэдгдлээ. Даваа гарагт болсон G20-ын дээд хэмжээний уулзалтанд Францын ерөнхийлөгч Оланд улс орнуудыг Лалын улс бүлгийн эсрэг нэгдэхийг уриалсан. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Обама сэтгүүлчид өгсөн ярилцлагада Лалын улс бүлгийн эсрэг явуулж байгаа Америк нэгдсэн улсын стратеги амжилттай үр дүнтэй байгаа гэдгийг хэлсэн байна. Орос Албаны улсын төрийн тэргүүн Путин G20-ын хурлын дараа хэлсэн үгэндээ дэлхийн улс орнуудыг зэвсэгт бүлгийн эсрэг хийх тэмцэлд хамтрах хэрэгтэйг хэлжээ. Мөн тэрээр хэлэхдээ Лалын улс бүлгийн эсрэг хийх тэмцэлд тус бүлгийн цэргийн бүцийг бус санхүүжүүлэх гол их үүсрэгд устгах хэрэгтэй гэсэн юм а. Зэвсэг техник худалдаж авах зэрэг санхүүгийн хувьд бололцоотой байгаа учраас бүлэг улам хүрээгээд хэлж байгаа тухай ярьсан байна. Бидэнд байгаа мэдээлэлээр Лалын улс бүлгийг санхүүжилж байгаа 40 гаруй орн бий. Үүний дотор G20-ын гишүүн орнууд ч байгаа гэж Путин хэлсэн юм а. Тэрээр G20-ын уулзалтын үеэр тэдгээр орнуудыг нэрлсэн боловч олон нийтэд зарлаагүй юм а. Оланд мөн нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийг хуралдуулахаар санал гаргасан юм. Тэрээр Америк нэгдсэн улс болон Орос Албаны улсад хандаж өөрсдийн ялгаатай байр суурь эрх ашгийг хойшин тавьж сэрдэх Лалын улс бүлгийн эсрэг хамтран ажиллахыг уриалсан юм. Бан Ки Мун Хойд Солонгос гинэт айлчилжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун Хойд Солонгост айлчилсан байна. Тэрээр ийхүү 10 жилийн дараа Хойд Солонгост зочилж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын анхны томоохон албан тушаалтан билээ. Уг ажил дэлхийн нийтийн хэмжээнд төдийлөн анхаарал татаагүй бөгөөд Бан Ки Мун Пхеньянд өнгөрсөн 5 дугаар сард зочлох байсан ч тодорхойгүй шалтгаанаар цуслагдсан юм а. Их сурвалжийн мэдээлснээр Бан Ки Мун Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзах зорилготой байжээ. Энэ гинтийн ажлын талаар урд нь ямар ч хэвлэл мэдээлэлгүй ба нууцын зэрлэл багтах хэмжээнд гинтийн үйл явдал болсон байна. 11 американских штатов, Техас, Америкийн нэгдсэн улсын муж улсууд нэмж дүрвсэд хүлээн авахгүй гэж мэдээллээ. Францын нийслэл Парис хотод халдлага болсонтой холбогдуулан улс орнууд аюулгүй байдлыг асуудал ихээхэн төвшөртэй байна. Үүнтэй холбоотойгоор Америк нэгдсэн улсын 10 гаруй муж улс Сирийн дүрвсдийг нэмж хүлээн авахгүй гэдгээ мэдээллээ. Дүрвсдийн мэдээллийг шалгаж дуусгах хүртэл түр хугацаагаар нэмж дөрвөгч хүлээн авахгүй гэж Мичиган муж улсын захирагч Рик Снайдер мэдээллээ. Алабама, Техас болон бусад хэд хэдэн муж улс дээрхтэй адил мэдээлэл хийсэн боловч энэ ажиллагаа хууль ёсны хэсэг нь тодорхойгүй байна гэж Америк нэгдсэн улсын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Иргэний дайнаас дүрвсэн иргэдэд тусламж үзүүлэх арга хэмжээнд Америк нэгдсэн улс оролцох хэрэгтэй гэж тус улсын ерөнхийлөгч Барак Обама уриалсан байна. Тэдний өмнөөс хаалгаас саханд бид үн зүйлсээ умартаж байгаагийн илэрлэл юм гэж тэрээр мэдгдлээ. Мөн тэрээр аюулгүй орчныг эрэлхийлж өөрийгөө хамгаалах гэсэн дүрвсдийг Америк нэгдсэн улс хүлээн авч чадах бөгөөд ингэж өстой гэж мэдгдсэн байна. Баасан гарагийн орой 129 хүний амьд хүрсэн халдлага Парис хотод болсонтой холбогдуулан Америк нэгдсэн улсын муж улсуудын захирагчид ийм шийдвэр гаргажээ. Халдлагын үеэр 7 этгээдэг устгасан бөгөөд тэдний нэг нь дүрвстэй хамт грекээр дамжин Европт нэвтэрсэн Сир байсан юм а. Госдепа Марк Тонер заявил, что США